Зөөрэ минь хэрхэн миний фэйсбુક найзуудаа орой минь дээ. Лайв орж ирж гин үү? Дөнгөс сая хичээлээс орж ирлээ. 8:50-аас хичээл тарлаа. Нэг орой анги шүү дээ. Байж энэ дээр гарч гин үү? Би нөгөө юугаараа хийгээд байгаа юм бах та. Золгоо. Зөвл хийж байгаа юм шүү дээ. Пэйжэр хийж чинь. За орой минь манайхаа. За яаж гоё айдуу зөөлөн лайв хийдэг болох вэ? Нэг мэдгэлээ орилоо явчих. Эмо зүтлээд. Айгуу гоё худлаа ярьдаг хүмүүс ай гоё айдуу зөөлөн байдаг бах те. Даруухан гоё гимгүү ингээл те. За би өнөөдөр нэг эхнэр хөвгт рүүгээ явж байгаад манай няраа эхнэр хоёр маань совлилд байгаа. Өглөө болгоочт юм аа. Өглөө ганцаараа машин барьж явж байгаад лайвдлаа. Таныг мэдхэд халуураад орилоо явчих юм аа. Сэдвэн ч угаасаа хэцүү орилмор сэдв ч юм да, тийм ээ. Тэгээ орилоод эргээгээд миний орилсон бичлэгүүдийг ингээд манай жижиг цаахан жижиглээд манай бас зарим фэйсбુક найзууд болон пэйжүүд дастаа тавьчих юм. Нөгөөх нь ингээд бүтэн үзээгүй хүмүүс хальт тал дээр таслыг харахаар би ч бас тэрийг харахаар өөрөөсөө ичих юм аа. Бас зовлонтой. Гүнээр тоглоомчгүй. Ичээд ах. Гинх миний орилсон юм гарч ирэх нөгөөх 1 минут, нэг 20 секунд, 30 секунд дастаа шаачих. Нэг лайт юм аа. Уг нь бүгдээр нь үзчихвэл би бүх өглөө ингээд айдуу зөөлийг хэлж байгаа байхгүй. Өчигдөр бас тэр барилгын хөгжлийн төв дээр бол бас л нэг 50-90 гэж утсан юм. Өчигдрийн барилгын хөгжлийн төвийн тэр үүрэг гүйцэтгэгч нөхөр чинь хууль бус нөхөр чинь юу юм бэлээ? Би эсвэл автын инженер гэдээ бас өргөцсөн байлээ шаавас. Хөдөөжин механик юм бэл шүү дээ. Механик, газар тариалангийн техник тоног төрөмж механик, механикийг барилгын ерөнхий инженерийн судал дээр тавьчихсан юм байлээ. Одоо баг тэр залуугийн зөвч болоод миний буруу болоод дуусаад байгаа юм хайшаа. Мэдхгүй одоо. За тийм байна. За тэгээд лайв ихэд гол нь үр дүн хэрэгтэй байна манайхаа. Одоо тэр барилгын инженерийн төвийн дараагаар сонгон шалгаруулалт зарлуулад мэрэгжлийн барилгын инженерийг дотроос нь тавьчмаар байгаамаа. Тэгэх юм бол тэр байгууллага дотроо байгууллага мэддэг, бүтцээ мэддэг, ажилчдаа мэддэг байгууллага урагшлах нь тодорхой жишээ нь. За тэгээд тэд нар тавихгүй л дээ. Тэгэхээр би нэг лайвдаа таяад явах биш. Ардаас нь ингээд нэг 5 хүн ч байд юм уу дотроос нь тэр үйлдвэрчний эвэл мэвэл нь ажиллая гэсэн. Тэмцмээр байна. Тэ. Цуг. Ингэж байгууллага болгоныг цэвэршүүлнэ. Тэгэхгүй дугаа байгаад дахаар ингээл давраал нэг улс төрчийн нөлөө өгөхийн нөлөөллөөр шахааны байчканаар ирээл ах. 36 жил шахааны байчканаар бид нэр төр улсаа шахууллаа. Тэд нар нь хулгай хийгээл явлаа. Ерөөсөө Монгол улсын хөгжихгүй байгаа гол шалтгаан бол боловсон хүчний дутагдлаас болж байгаа юм. Чадваргүй боловсон хүчнээс болж байгаа юм аа. Чаддгийг шалгаруулаад тавих юм бол чаддаг нь зүгээр цэмбэл сайхан ажиллаад, сэтгэлээрээ ажиллаад, энэ улс орны төлөө шудраг ажиллаад, ингээ хөгжлийн зөв замдаа орж байсан. Энэ үг хэлэхэд заяа. Тэгэхээр энэ боловсон хүчний бодлого гэдээ ярихаар зэрэг энэ их хурлын гишүүд анкет барьж гүйдгээ болцгоо. Замаа алдах. Энийг ярихаар орилоо явчих юм. Үнэхээр энэ бол замаа алдсан шүү заяа. Тэр барилгын хөгжлийн төв бол зүгээр нэгэн газар нь. За би одоо цаашлаад хэд хэдэн газар очино гэд хэлсэн байгаа. Тэрэн дээр очиноо. Тэгээ би бас ардаа амьдралтай, өр хүүхэдтэй тийм ээ. Гэр бүлтэй. Бас нэг сургууль байна, ажил байна, амьдрал байна. Ингээд тэр болгон лайв хийгээд яваад тахаас өөр ажил надад бас бүхэл бүтэн том амьдрал байна шүү дээ. Тийм биз дээ. Энэ лайв чинь зүгээр л нэг иргэний хуваар л фэйсбુક платформоор л мэд хэрхийнхээ хүрээнд л хийж байгаа болохоос миний мэрэгжил биш шүү дээ. Тийм биз дээ. Тэ. Тэг гол нь үр дүн хэрэгтэй байна. Тэг одоо тэр хууль бус томилгоо хийгээд байгаа тэр барилгын сайд Батамгалангийн гадаа нэг болж игэл нэг 5 залуу очиод орилмоор байна. Тэгэх юм бол Батамгалангийн хууль зүйн тэр барилгын салбарын томилгоо зогсно. Төрийн өмчийн компани цэнгэлийн гадаа нэг 5 залуу лоозон барай зогсчмоор байна. Орилоод болоо цэнгэлээ энийг бол тэр Мятын захирлын томилгоо, энэ барилгын хөгжлийн төвийн томилгоо, Эрдэнэс Монголын томилгооч байд юм уу те? Эднэрийг ингэжээ зэгсэлнэ манайхаа. За ёо. Тэрээс би нэг лайв хийгээд шийдэгдэхгүй байна. Гол нь үр дүн.
Манайхаа тийм биш үү. Тэгээ одоо энэ үеийн засгийн газрыг миний энийг дарга болгох, үгүй бол огцруулна гэд миний энийг энэ албан тушаал дээр тавь, үгүй бол засаг огцруулна гэж үндсэндээ манай их хурлын гишүүд чинь энэ 90 оноос хойш шантаж хийж ирсэн. Муу юмдаа сайн. Одоо энэ бүгд энэ дарга нарын ард их хурлын гишүүд байгаа. Энийг бол улс төрийн хуйлдаан гэдэг юм аа. Тэгээ хүнээ тавьж байгаа яа дээ. Сонгуулийнхаа мөнгийг бэлддэг, хулгай хийдэг. Ерөөсөө л энэ. За тэгээ шахаа тендер бол замаа алдсан. Тэгээ хөөчин бол бүр замаа алдсан байсан. Одоо арай дээр болж байгаа. Гэхдээ яг өргөс авсан юм шиг нэг амьсгаагаар шийдэгдэхгүй байх л да. Ийм л байж штэ тий. Тэгэхээр маргааш нөгөөдрөөс лайваа үргэлжлүүлээд явъя гэж бодож байна. Шантрахгүй. Зарим нэг дарга нар бас намайг шантажлах гэж үзэж явах шиг байна. Айлах гэж. Уучлаарай би гэмтэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй. Үндсэн хуулийн заасан үзэл бодлоо илэрхийлсэн иргэний хуваар мэдэх эрхийнхаа хүрээнд мэдэх гээд явж байна. Шилэн ил тод болохгүй явж байна. Өнөөдөр иргэн төвтэй төр байдаг. Иргэдийнхаа өмнө эдгээр чи хэвлэл мэдээллээр хөсөж мөнгө төлөөд худлаа ярьдаг, олон түгээдэг бол үннийг миний лайваар үнэгүй ярьчихал гэж байгаа юм. Тийм үстэй. Тэгэхээр үр дүн шүү. Тэгэд миний энэ лайвыг дэмжиж байгаа хүмүүс миний араас одоо тэр барилгын хөгжлийн төв дээр нэг 5-10 хүн өдөр болгон лоодсон бариад энэ барилгын хөгжлийн төвийн дотроос нь тийм ээ сонгон шалгаруулалт зарлаад хуулийн дагуу томилоод өгөөч гэгээд тэмцэхгүй бол улс төрчдийн шахаа ирнэ. Одоогоор тэн дээр Төв аймгаас сонгогдсон Бачаргалын Төв аймгийн Монгол Ардын намын дарга, Төв аймгийн засаг даргаар ажиллаж исэн малын одоо тийм хөдөө аж ахуйн техникум төгссөн техникч нөхөр байна. Тий. Механик нөхөр байна. Тэр механик нөхрийг зайлуулах хэрэгтэй шүү. Тэг ажил үр дүнтэй байх хэрэгтэй. За юу. Тийм байна. Ерөөсөө хамгийн гол нь дахин хэлье. Энэ ургийн модны замбраагүй томилгоо. За иргэд маань ч гэсэн тэр томилгоонд очиж байгаа хүмүүс ч гэсэн монгол хүмүүс шүү дээ. Та нар ингэж давуу байдлаараа их хурлын гишүүн аав ээжээрээ ах эгчээрээ одоо найз базаараа ингэдгээ одоо бойлчих л доо. Бүгдээрээ л гоё амьдрий, гоё явъя, гоё зэгцрий. Одоо манай замдас тэр ерөнхий сайд чинь зэгцрэх хөдөлгөөн гэдэг байна. Зэгцрэх хөдөлгөөн гэдэг чинь шудраг байхыг хэлээд байгаа. Бүх юм зэгцтэй зүв байхыг хэлээд байгаа юм шиг байгаа. Миний ойлгосноор. Тэгвэл өөрөөсөө эхлээд засгийн газраасаа эхлээд одоо өөрөө нөгөө засаг их хурлд байхгүй учраас нэг их хурлын гишүүдийн одоо нөгөө амийг л хаах гал за Бачаргал бүлгийн дарга Бачаргалын нэг хүнийг барилгын хөгжлийн төв дээр тавьчих баталгаатай. Хөвсгөлийн Мөнхбаатар тий? Хөвсгөлийн Мөнхбаатар бас нэг кино сайд болгоод удаагүй буулгацсан. За амын хаачигээл Мөнхбаатарын одоо яг баруун гарын итгэлтэй одоо тий амдын наваачаал Монголын төмөр зам дээр тавьсан байх жишээний. Би бол тэгж л харж байгаа шүү дээ. Тэгэл тэд нар цаашгаараа тий миний ард их хурлын гишүүн байдаг гэл бузрын хийгээ явждаг байхгүй юу? Энэ зүгээр хөнгөн гисгийн томилгоо шүү. Тэгэхээр энийг үргэлжлүүлээд явна. Намайг нэг том дарга нэрийг хэлээд яах вэ? Би өмгөөлөгч аваа явуулна. Хуульч аваа явуулна. Чи тэгээ хуулиараа надтай заргалдаа яваараа би чамтай харьцахгүй. Яа. Уучлаарай. Би ч гэсэн хуулийн мэдлэгтэй Монгол улс хүн болгонд ижилдэгш хуулийн өмнө тэгш хэрэгтэй байх хэвээр. Тэр даргаас би бол айхгүй. За ёо. Одоо ингэхээр л ингээл орилмор санагдаал ингээл явчих. Одоо гэртээ ганцаараа намрах гэж. Би ер нь гэртээ лайв хийдгүү маа. Өөр хүүхэд ихнэр хүүхэд уурлаад байдаг. Ихнэр хүүхэд эзгүүг далимдуулаад ганц лайв хийж чинь. За унтах юм. За юм байна. Хөвсгөл ирж лайв хийх хэрэгтэй байна л гэж байна. Очих газар зөндөө байна. За ёо. Амжихгүй байна. Хийх ёстой лайвуудаа хийнэ. Би өдөр болгон лайв хийхэд энэ зүгээр л бүр цаашлаад ард түмбэр бөөл сутгамаар баг босмоор тийм гачин бузрууд төрийн байгууллагуудад зөндөө байгаа шүү дээ. Хөрхий тэгэл надад одоо мессежээр утсаар танил тал хүмүүс хэлэх юм. Өнөөдөр хүртэл Эрдэнэс Монголоор дотор нь ажиллаж байсан шүүгдэж байгаад халагдсан хүн гэхэд бүх юм энэ л над руу бичээл явуулж байна. Хүнээр таньдаг хүнээр нөгөө хүн над руу хөрхий зайлуул хэлж гэн уцтаад мессеж бичиж гэн би харж гэн. За юм байна. Тэгээд гол нэг айдуу зөөл нь ярих гал сурчих байсан. Тэгээд худлаа яриад айгүй гой даруухан ярихч тэгээд худлаа ярьдаг хүмүүсийн шинжилтэй. Үнэн сэтгэлээсээ уур хүрхээр бохимдаад орилчих юм аа. Тэгээд манайхаа авах гэх ухаанаар ойлгоорой.
би нэг тандалт авах гайл солиорол ингээд байгаа юм байхгүй шүү манайхаа. Тэ. Тэгээ хулгайч нартай бол үндсэндээ одоо би хүүхэд байхад бол одоо дээрлэхэд байгаа хүүхдүүдтэй бол орилол зодолтой авчдаг гэсэн. Хүн овшоо алалсан шүү гээл. Хүүхэд байхын нэг шаз руу нэг хилэхүү. Зүгээр айдуу зөглөн байлаа байвал нөхдүүд дээрлэхэд тусдаг байхгүй юу? Дарах хүүхдүүдийг тийм ээ. Тэгэхээр манай иргэд бол гэлцүүлцэнгүй айгүй их даруухан байна. Бид нарыг бол энэ дарга нар эрх мэдэлтэнгүүд үндсэндээ бол 90 он шин зах зээлийн нийгэм шилжснээс хойш 36 жил иргэдийн даруухан номоо байдлыг ашиглаж үнэхээр дээрлэж боорлж ирлээ шүү дээ. Тэгэхээр иргэд бол үндсэндээ бухимдалтай байгаа оо. Гадуур бол амьдрал нэг сайжирдсан юм байхгүй. Үйлчлэгээний байгууллагууд бол үндсэндээ хаалгаа барьж байна. Ойлгомжтой шүү дээ надаар хэлүүлдэггүй. Тэг гол нь төр цомхон чадварлаг баймаар байна. Монголд бол дарга нар гоё амьдарч байгаа. Иргэд уланд хэцүү байгаа. Өрнөөс өрөнд, зээлнээс зээлний хооронд амьдарч байгаа нь бол бодит үнэ. Тэгэхээр зэрэг бид нар мөн үү? Эмчнэр багш нарын цалинг нэмэхийн тулд илүү дутуу дарга нарын цалин гасмаар байна. Сонгуульд явдаг их хурлын гишүүдийн бөөр бүхс тийм ээ. Нууц замраг, найз охтууд, найз банд нар зарим эмэгтэй улс төрч чинь найз залуутай, банд нартай тэр мэрийг болмоор байна. Тийм. Шахаатай нэгдүгээрт. Хоёрдугаар бас нэг юм байна. Энэ их хурлын гишүүн байсан хүмүүст Монгол улс өргүү үстэй манайхаа. Тэ. Та ялангуяа их хурлын гишүүн байсан энэ хэдэн ажмаа нар байна. Солонгосоор хөрхий зайлвал эмээнэр их нь ч бас хайшаа хэдэн авгаа нарыг хилдэг. Эднэр бол үн даам гарч байна. Одоо эднэрийг нэг нэгээр нь лайвдаа явахад бас л ард түмбэл толгоос ихсэрнэ. Уг нь их хурлд хүн болвол хууль батлах төвшөнд мөн үү? Хуулиа хэрэгжүүлэх төвшөнд. Тэгжил ажиллаж байгаа болохоос дарга болохын төлөө, сайд болохын төлөө их хурлаас буугаад бас нэг турж өгөх гэж байгаа юм шиг тэ? Ажил хийхийн төлөө, хулгай хийхийн төлөө яваагүй л гүтээ. Тэ? Одоо харал та Монроос Цветмед дээр боо оюун чимэг гэл нөхөр байна. Тэр дид дарахыг л сууж байна. Боо оюун чимэг. Чингэлтэд бов тарааж агаад боо оюун чимэг гэсэн. Уг нь бол сэтгүүлч оюун чимэг. Гэхдээ тэр нөхөрд өртөө мө? Тэр одоо их хурлын гишүүн байхдаа юу гийгүүлсэн? Одоо болчихл та тийм биз дээ. Буугаад түг сэтгүүлчээ хийлдэ. Уг нь бол зүгээр анханасаа их хурлд орохгүй энэ тэнд мэрэгжилтээ хийх байгууллагад дарах хийх байсан юм бол тэгээд тэр даргаа хийх явахгүй яасан юм бэ? Их хурлаас буухаараа тэгээд тэр боо оюун чимэгийг хуучин Монроос Цветмед одоо ямар юм бэлээ тэрний нэг хурган даргаар тавьчихсан байх юм. За одоо Мон урааны Наранхүүгээд одоо Улаанбаатар гоцрын газрын мапи одоо нөхөр их чинь одоо тэр хөнгүү хөнүү готын удирдаг захирагч гайл сул цайлаа аваад байж явах юм. Сарн чимэг гээд. Гэхдээ тэр авгаад ямар юмны өртөө юм бэ? За нийгмийн хамгааллын яамн дээр одоо жишээ нь тэр хүүхдийн төлөө төвийн газрын даргаар баяр сайхан гээл тэр чүдэн замраагийн их чиг даргаар авчиад тавьдсан. Тэр одоо ер нь тэгэл улс төрчин бол улс төрчөөр л байдсан юм байна. Ерөөсөө улс төржөөл завханлуугаар ажилдаг. Завханы хүүхдүүдээс өөр Монголын хүүхдүүд сонирн биш юм баха. Тэгэл худлаа хариул завхан дээр очиж тууц ажиллаад завханлуул яваад байдаг гэж. Тэгээд тэр баяр сайхан гэдэг авгаагаас бол дотор нь хамт олон бол үнэхээр залхагч. Энэ баяр сайханд ирээд лайвдад өгөөч. Нэг улс төр ярьсан том ярьсан авгаа. Энэ авгаач их хурлын гишүүн байсан хүн биз дээ. Энэ авгаад бид нар ямар өртөө юм бэ? Гэт тэр хүүхдийн төлөө газрынхан бол зүгээр баяр сайхнаас толгоос ихсэрч байна. Намайг ирээд лавьддаг гэсэн. Би баяр сайхан дээр очиж лавьдмаар байна. Жишээ нь. Гэтэл миний ажил амжихгүй байна. Мөн үү? Боо оюун чимэг дээр очимоор байна. Тийм биз? Тэ. Одоо Сеул дээр жаргалмаа гэдээ бас нэг авгаа байна. Бас тэнд дарга болоос утсан. Хийцгүй. Өнөөдөр Солонгост ажиллаж байгаа хүмүүс зүгээр утасныгаа аппликейшнээр нийгмийн даатгалаа төлөөл банкнд дансаа нийцүүл хийж байгаа шүү дээ. Тэнд одоо хийцгүй нэг 30-40 байж байгаа. Жаргалмаа авгаа даргана. Тэгэл нэг машин мунсан, байр түрээсэлсэн, хэрэглээний зардлаа даалгасан, опс түрээсэлсэн харахад Солонгос нэг дарга авгаа сууж байна. Их шудраг директор сэтгүүлч юм гэвцдэг жаргалмаа. Өөр ардын намын ямар хамгаан дэр байна. Энэ ардын намын хитэн авгаа нарт ард түм өртөө мө? Тэ? Гэхдээ манай намын ч гэсэн хэдэн авгаа нар байна л да. Би энэ улс төрд бас нэг одоо Германы Ангела Меркель шиг үнэхээр шуналгүй улс төрд бол Ангела Меркель 30 жилд Германы одоо төрийн дээд түвшинд ажиллахдаа нэг хамаатан саднаа аваагүй ажилд.
Нэг найз нөхдөсөө хүн аваагүй. Нэг гойж гоодоогүй. Гадаадаар нэг зугаалаагүй мөн үү? Төрийн өндөр дээд хэмжээний ажиллал хийдэг. Элдв долоо хэлбэр маяг байхгүй. Дэлхийн шилдэг одоо эмэгтэй үнэхээр эх оронч сэтгэлтэй улс төрчийг олоод иргүүл Герман тэр Ангела Меркель байна. Манайхын бусад улс орнуудын энэ гадаадаар зугаалаад идэг эмэгтэй улс төрчнөр тэр Ангела Меркель эмэгтэй улс төрчнтэй. За эрчүүдэн дээр одоо тэр Нүби одоо тэр Копиан нь одоо тийм ээ. Өөр юу гэдгийг дэлхийн мундаг одоо энэ улс төрчдийг бураамаар үстэй шудраг улс төрчдийг. Гэхдээ нэрлүүл зөндөл хүмүүс байна шүү дээ. Одоо тэр Аргентины тэр Хавир Мэллер гэдэг тэр шинээр гарсан тэр ерөнхийлөгч ямар мундаг ажиллаж байна. Илүү дутуу зардлаа таньж яана л да. Тэ татварын дарамтыг бууруулж яана л да. Инфляцийг бууруулж яана л да. Иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлж яана л да. Төрийн дарамтыг бууруулж шүү дээ. Манай эрэгтэй улс төрчид одоо тэргээр одоо би энд нэг ямар юм нэ? Ажим юм илүү. Энэ нэг Google Translate дээр юм орцсон байна. Энэ утсан дээр байгаа л да. Тэндээс би тэгэл асуухад бүгдийг хэлж өгч шүү дээ. Жишээ нь одоо энэ дээр суулгаж байгаа дараа нэг лайв ихрээ ярина. Тэ? Одоо ингээд эмэгтэй улс төрчд маань ядаад улс төрд явж байгаа бол гадны жишг болсон эмэгтэйчүүдийг дуураамаар байх. Тэгэл худлаа яриад нэг улс төрд ороод худлаа бопроол ингээл. Тэгэл эмэгтэйчүүдийн квот одоо нэмэгдсэн. Жагсаалтаар шангалттай орж ирж илээ. Гэхдээ тэгж байгаа бол эмэгтэйчүүд маань те энэ эрчүүдээс илүү энэ эмчнэрийнхаа одоо эмэгтэйчүүд эмчнэр хөвчлэн эмэгтэйчүүд байдаг. Багш нар маань хөвчлэн эмэгтэйчүүд байдаг. Тэр дундаа багангийн багш нар хөвчлэн эмэгтэйчүүд байдаг. Эмнэлгийн асрагч цовлогч нар хөөрхий хөвчлэн эмэгтэйчүүд байдаг. Үйлчлэгч нар хөөрхий энэ эмнэлэг боловсрал эрүүл мэндийн салбарын ихэнх одоо үйлчлэгээний ажилчид маань эмэгтэйчүүд байдаг. Яагаад эднэрийнхээ цалинг нэмье? Бид нэр гадаад дотоод зугаалхаа болёо. Худлаа улс төрчгөө болёо гэд. Ядаад эднэрийнхээ цалинг нэмүүлэхийн төлөө тэгвэл яагаад ажиллахгүй байгаа юм? Гэхдээ тийм бистэй манайхаа. Өнөөдөр хөрхи багангийн багш нар бол тэр чигээр л эмэгтэйчүүд багангийн багш нар асар хүнд хөдөлмөр асар их цагаар ажиллаад хамгийн бага цалин авч байна. Үнэн бистэй. Тэгэл манай эмэгтэйчүүд энэ тал дээр ажилламаар байгаа байхгүй юу? Тэгэл худлаа яриад улс төржөөл бопроол ингээл хэрэг алгаа. Тэгэл ард иргэд таниал одоо энэ эмэгтэйчүүдийг сонгохоо болонгууд нь даргуулаа явуучих. Ерөөс эмэгтэй хүн ийм юмны төлөө улс төрд ордог байсан юм уу? За эрчүүдийг бол ярихын аргагүй. Тэгтээ тэргүүл 30 жил хулгай хийсэн хулгайч нар л баг. Энэ нийгмийн чи ийм л болгоцсон. Өнөөдөр Монголд бол үнэхээр бухимдмаар мянган асуудал байгаа. Нэр мянган асуудал байгаа. Одоо болчмоор байна. Миний нэрээд хэлээд байгаа хүмүүс үнэн шүү. Одоо яг нэг үгүй хэлэхэд энэ манай эрчүүд улс төрд ордог. Тендер хамдаг. Хүмүүс эхлээд ажил өөрийнхөө хамаарл өхий ойр тойрны хамсаатныг томилуулж авдаг. Тэрний дараагаар тэрүүгээрээ дамжуулж тухайн байгууллагаасаа давуу байдал олгож тэр тендерийг хусдаг. Хулгай хийдэг. Мөн үү? Хумсалдаг. Ийм л байгаа шүү дээ. Тэгээ энийг ядж хахад одоо тэгэл хууль хяналтынхан хаасан ч хараагүй юм шиг мэдсэн ч мэдээгүй юм шиг байдаг. Цаагаараа тэгэд холбоотой юм байлгүй дээ тэгэд. Би ч бас мэдээл тус гайгүй ойрхон бас энэ нам улс төргээл явж гин. Хаяа хүмүүс яриа чагнах юм. Тэр тэгсэн энийг гисэн гэл ширээний ард хаяа бас нэг хоолундны ард ярих юм биш үү? Үнэн шүү дээ тий. Манайхан улс төрийг тэгээд бизнес ашиг онжоол гэж орж байгаа шүү дээ. Энэ үг хэлэхэд улс төрд орвол сайхан амьдрна. Улс төрд орвол дарга болно. Тэгээд улс төрд явж байгаа хүмүүс нэг тоо бүглэж байгаа юм шиг явдгаал болчмоор байна. Би их хурлын гишүүн болсон. Би сайдуулах хэвээр. Би тийм юмний дарга болох хэвээр гэл нэг тоог үүсгэх гэж байгаа юм шиг л явах юм аа. Одоо болчмоор байна төхөө. Их хурлын гишүүнийхээ ажлыг хийгээл тойрогтой очиод засгийн газрыг ингэж шахаж ажиллаа. Гадаад томилтын зардлыг энүүгээр танлаа. Ингээд би энэ тойргийнхоо нийт Монголынхоо эмчнэрийн цалинг нэмээд ирлээ. Ингийн тулд ийм зардлаа хэмнэлээ. Мөн үү? Ингэж явж болно шүү дээ. Тэгээ хэрэгтэй хэрэггүй бүтээн байгуулалтыг танлаа гэл. Одоо хөвсгөл тул тэр даваа сүрэн бол 22 тэрбум төгрөгөөр баслагны үйлдвэр барьсан.
Тэр өвсгөл далаа явж байхад өвсгөлийн ямар сум бэлээ, эрдэнэ ямар юм сум бэлээ. Тэрэн дээр тэр балгас болцсон байж илээ. За тэр бол бодвол нэг дор хаяж 1 тэрбум төгрөгөөр болсон бай. Зүгээр балгас. Өргөн хөрөнгө оруулалт мөн үү? Тэгэхэд хөвсгөлд манайхаа боддоо хүүхдүүд нь сургуульд нөхөлдсөн чанаргүй барилга дотор өвлийн гүржигтэй хичээл орж байгааг бид нар харсан шүү дээ. Тэ? Тэгэхэд хөвсгөлд башлагны үйлдвэр 1 грамм башлаг зах зээл гаргаагүй. Монголчууд тэгэд гадны хаа байсан Голландын башлаг иддэг юм уу? Иддэггүй шүү дээ. Харин бид нар Монгол башлагаа иддэг. Монгол ааруулаа иддэг. Монгол тосоо хайлдаг. Цагаан эдэгээ иддэг мөн үү? Эн чин өөрөө гадны Голландын башлагтаас илүү биднэрт үнцэнтэй байхгүй да. За яг хуу гаднаас нэг худлаа оны энэ гадны энэ дипломатлогчийн газрууд энэ төр ганц нэг үнэтэй ресторанууд ганц нэг башлаг оруулж ирдэм шиг л байгаа юм л да. Тэгээд тэр зах зээлийг Монгол хангахын гинэ чаавас. Тэ амьдралгүй. Та байсан 5 км-ийн цаанаас сүү ганцглаа тэр башлагын дээр бавхгүй сууж яах вэ? Тэр башлаг хийсэнд орвол ааруулаа хийгээд хөвсгөлийн гой ханган цагаан ааруулаа хийгээд зарах нь үнэтэй байхгүй тэ биз дээ. Тэгэхээр зэрэг хөрөнгө оруулалтыг хүртэл өнөөдөр тэр башлагны үйлдвэр шиг балгас болгож болохгүй шүү дээ. Сэтгэлтэй баймаар байна их хурлын гишүүдээ. Тэгэл башлагны үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг зарцаавал засгийн газар ч огцруулна. Ерөөсөө л энэ. Тэгэл төсөвдөр миний башлагны үйлдвэрийг тавьж өг. Тэгэл бодвол ардуур нь цаагаараа одоо башлагны үйлдвэр барьж байгаа нэртэй тэр нэг балгасыг өөрийнхөө хамаарал бүхий хамсааднаар л бариулсан байгаа ойлгомжтой. Тэр нэг 500 сая барьлаа гэж шаагаад талыг гусцсан. Ийм л юм байгаа шүү дээ. Өнөөдөр нэр арай сэтгэлгүй гэхэд арай сэтгэлгүй. Энийг бухимдаад ойрлохоор нэрээ байц суухын аргагүй. Манай өсгөлийнхэн мэдж байгаа. Нэрээ шүү. Тэр башлагны үйлдвэрийг би нэг 90-100 хийцэн байгаа. Би оруулъя. Би хаяа газар ингээд бичлэг хийгээл баримтжуулаад явдгийг. 1 грамм башлаг гараагүй баталгаатай. Тэгээ даваас өрн гишүүнийг бас урьж оруулмаар байна. Энэ лайвнда ярилцсан, мэтгэлцсэн их л санхүүгийн мундаг хүн гэсэн. Би зүгээр башлагныхын үйлдвэрлэлийг л асууя. Тэр чанаргүй баригдсан сургуулийг асууя. Яагаад башлагны үйлдвэрийн оронд 22 тэрбум төгрөгийн оронд тэр хөвсгөлийн чанаргүй баригдсан тэр цэцэрлэгийг, сургуулийг чанартай барьчих болоогүй юм бэ? Ийм л юм байгаа шүү дээ манайхаа. Тэгэд Монголоо гэсэн сэтгэлтэй байвал энэ их хурлын гишүүд маань улс төрчид маань сэтгэл гаргахад манай Монголд ороо хөгжинэ. Биднэрт үнэхээр том давуу тал байгаа. Бид нар амгалан тайвуулаа. Амгалан тайван байна. Тэр булангийн орнуудыг дайн байлдаа алга байна. Тийм үстэй. Хоёр сайхан хөршийн дунд бид нар аюу амгалан тайван амьдарч байгаа шүү дээ. Бид нар сайхан энэ хоёр сайхан хөрштөөгөө муутахгүй шиг сайхан айл хүний амь нэг саагалт хүний санаа нэг гэд хойд хөршөөл зарим нь муулаад тах юм. Гэхдээ мууд сайнч бидний хойд хөрш штэ. Яг удирдагчийн буруу зүрх бодлого бидэнд хамаагүй. Цаг хугацаа өөрчлөгдөн. Би бол жишээ нь охиныгоо Орос сургууль сургадаг. Миний охины үед Оросын мундардаг удирдагч нар гарч ирээд Орос орн бас сайхан хөгжих байх гэж би бодож байгаа. Ирээдүг л харж штт. Юм өнөөдөр дуусчих байх. Би хүүгээ урд сургадаг. Хятад хэлээр хятад тэ энэ урд тэр чигээрээ том зах зээл байна. Энэ дэлхийн зах зээлээс бид нар өнөөдөр ирээнээс л бид нар ихэнх импортынхаа барааг хийдэг штэ. Тийм үстэй. Муулаад байх юм байхгүй. Урдаас аялал жуулчлалаараа сая саяар нь оруулж ирээ. Монгол сайхан цагаан эдэгээ амтлуулж зарыг. Хонороо боодог хийж өгье. Сая төгрөгөөр зарыг. Тэ $1000 зарыг. Тэ 100000 юанаар зарыг. Ингээд биднэрт олон боломж байгаа штэ. Тэгээд аялал жуулчлалаа хөгжүүлье гэд. Тэгээд даанч тэгэл би гоё амьдарч ивэл болоо. Улс төр бол ашиг юм аа. Улс төр бол бизнес юм аа гэж харддаг байдал нь үнэхээр давмгайлж даймжирч байна. Тэгэл нэг сонгуулаар нэг хитэн цаас тараагаал гарч ирдэг. Иргэдийг өлөн ядуу байлгадаг. Өлөн ядуу ходоодон дээр нь мөнгө тарааж хагаад гаргаж ирдэг. Үнэн шүү дээ. Мөнгөтэй их хурлын гишүүдтэй хэн өрсөлдөх юм бэ? Хэцүү өстэй. Нэг бол мань шиг алалцж хагаад мань нэг магадгүй бах. Тэ. Өнөөдөр мөнгөтэй бизнесээ гэл явуул да. Өнөөдөр улс төрд ороод би нэг ардын намын нэг мундаг том тэр бомтонтой нэг уулзч үзсэн. Би баг улс төрд ороо ядуурчлаа шааж ид. За уучлаарай та гэсэн. Өнөөдөр таван богдын Баатар сайхан энэ чинь тасраад тэр бомтон болчлаа шүү дээ гинэ.
Уучлаарай та тэгэд Баатар сайхан шиг бизнесээгээ тэр мундаг болчихгүй байсан. Яах гэж улс төрд орсон юм. Гэхээр дугаа очиж байгаа хөөхгүй. Манер бол тойрогтой мөгц цал гарч ирдэг. Ийм л байгаа шүү дээ. Уг нь яах вэ? Мөрийн хөтөлбөр яриад тийм биз? Чадна бол чадна. Мөрийн хөтөлбөрөөр хэрэгжилт энэ байна. Сэтгэлтэй ажиллаа гэд. Ингээл өрсөлдмөр байгаа хөөхгүй. Ингэжээ ч хөгжнөө. Тэгээ поп улс төрчдөд бас замбраагүй их байна. Манай поп улс төрчд. Тэ солиорол комментор янз янз юм яриад фэйсбүүкээрээ донгодоол тэгэл худлаа шаагаал яв. Яанда яа. Нэг улс төр бол нэг амьдрал бол биш юм байгаа штэ. Яг нэг үгүй хэлэхэд улс төр бол амьдрал биш ээ. Тэ. Монголын ирээдүй бол үрд. Бид нар ирээдүйгээ сайхан болгочвол миний өр хүүхдүүдтэй энэ хэдэн хулгайч нарын өр хүүхдүүд ялгаагүй. Эднэртэй бидний өр хүүхдүүд цугл амьдрын штэ. Нэг их хэлэхэд их орондоо. Тэгэхээр өнөөдөр би бол нэг гадагшаа тгшээ явах дурггүй. Зөвхөн Монголдоо л баймаар байдаг. Хай нэг явахын тэгэл эх орноос санаал ирдэг. Сая Солонгос нэг сар имжлэгэнд байх гэж та үйл тамаа идлээ штт. Тэ. Аргаа ороод нөгөө казинод нь цаг өнгөрөөгөл нэг өдрийн нэг сая вон зулгаагаал гэртлээ штт. Буудлын мөнгө хэмнэхэл. Яг ийм л байна. Ар гэрээ санаж штт. Тэгэл Монголд ирээд буугаал утаа өнөр төгжрээ. Ялгаагүй надтай адилхан бодолтой залуучууд иргэд зөндөл байгаа бах. Өр хүүхдүүдээ гадагшин дотгосон сургууль төрөлд явуулдаг хүмүүс өр хүүхдүүд нь буцаал ирдэг л үсттэй. Тэгээд энэ гоё нийгмийг л бүтээмээр байна л да. Тэгээд энийг л одоо бухимдаад ярьчих юм. Тэгээд зөв ойлгоцгоо нь үз. Тэ. Надад бол бопроодох шаардлага байхгүй. Тандалт аваадах шаардлага байхгүй. Тэртээ тэргүй намайг бол ям муунаар, цайнаарч тэгэл ярина. Би бол үгдаана. Хамаагүй намайг юу ч шилжсэн хамаагүй. Зарим нь чоронгийн яалтан гэдгийг, зарим нь одоо тэгэл хууль ус юм ийдсэн ямар юм нэг хуцдгийн. Тэ тэглээгээд би нэг гомдоодох юм алга. Шоронд орсон нь үнэн. Тэ тэгэл зарим нь юу ч гинэ тэгэл өвчтөө солиотой гал хуцчил байдгийг. Тэгэл жингийн цугаа явж л байг, жингэр нохоо хуцчил байг гэл тоохгүй хаяа штэ. Тэр болгонтой хэрэлдээд ялтай юм ш. Одоо тэгээд нас ахт тусан би ч одоо 46-тай бас л баг хүүхдээ үлгэдэж авлаа шүү дээ. 46 гэдэг чи одоо миний баг хөө намайг одоо 66 үрж яхад 20 одоо 20-тай байх нь шүү дээ. Тэгэхээр одоо улам л хариуцлагатай болж байна би одоо болохыг хичээж байна аминда. Тэ би гоё ярил чадна хангалттай нэр шүү. Харин гэхдээ жүжиглж чадахгүй. Нэг тороол ороод ирсэн ярьж ин би энийг уншуул тэгээд би тороолтойгоо хэрэлдээ явчих гадаад тороолуудаа ч гэсэн хайртай шүү. Намайг сайн тороолдож байгаараа, сайн шеэрлж байгаараа тий. Би ерөөс тороол моролтой харьцдаггүй шүү дээ. Тий. За ийм байна. Тэгээд нэг өчигдөр өнөөдөр 2 жоох юмас өндөртөө лайв хийлээ. Өнөөдрийн лайвыг би машинтаа ганцаараа л явсан юм да. Тэгээд нэг харсан чи нэг гараараа машин барьсан, нөгөө гараараа гар утас барьчихаар улсмаас уламжгүй бараг л цаг гусаа хийсэн ба шүү дээ. Нэг цаг. Гэсэн амны энүүгээр зүгээр жавжаар цагаан хойс сохорсон шээ. Хараад бас хичээд байна. Уучлаарай тэгээ зөв ойлгоорой. Тэгээ ядж яхад миний лайвыг зүгээр дастаа тавьчих. Одоо миний лайвыг дастаж мүлждэг. Одоо нэг хэдэн фэйсбүүк дээр хэд хэдэн залуучууд байна. Одоо яах вэ? Тэгээд тандалтаа өсгчлээ. Тэгээд болоо доо хүнд юм болж ивэл. Үгүй тийм биз дээ манайхаа. Тийм байна. Тэгээд надад бол юу ч наалдахгүй. Би тоо бүгдэх гэж байгаа юм шиг улс төрд явах гайгүй. Зүгээр улс орн маань Япон шиг, Солонгос шиг, ядаад энэ өвөр Монгол шиг хөгжчүүд би нэр улс төрд орохгүй. Сайхан морой уяад бизнесээ хийгээд өр хүүхд гэр бүлдээ анхаарал хандуулаад явмаар байна. Улс төрд ороод том яваад байдаг, яриад байдаг хүүхдүүд нь хүмүүжлэг болсон улс төрч зөндөө байна. Би нэг улс төрчдийн яриаг сонсч ирсэн. Надтай ингээд буу халаад суухад би одоо улс төрд их уралд 3-4 гарлаа. Миний хүүхд харт амигч болчих. Одоо өнгөрсөн. Би энийг яаж харт амигнаас гарах юм хэрднэ гэд надаас зөвлөгөө авч ирсэн. Ягаад гэвэл би нөгөө шоронгоос гарч ирээд шоронд харт амигч бацаанууд байна. Тэгээд эднэртэй цуг байгаад асууж ярилцж үзлээ. Харт амигнаас гарах ганц гаргалгаал байдсан байна. Надаас зөвлөгөө аваарай гэд би нэг лайв хийчихгүй та бүхэн санаж байгаа. Тэгсэн чинь нэг их хурлын гишүүн над дээр ирж ирсэн. Би улс төргөөл яваад байдаг. Шөнө өдрөгөө хуралдаал байдаг. Ар гэрийн амьдрал балард юм байна. Хүүхэд гэдэг мөнгөнөөс инэлэн үнэтэй капитал юм байна. Би хүүхдүүдтэй хөрөнгө үлдээлээ.
Одоо эдгээр чинь бүр ямар ч тийм амьдралын зорилгогүй болчт юм байна. Энэ боломжийг бий болгоод байхаар. Тийм биз? Тэгээ одоо бүр сүүлдээ хар тамхинд орчлоо. Яах юм хэрднэ? Ахта зөвлөгөө өгөөч, ихчтэй зөвлөгөө өгөөч гэд хэд хэдэн их хурлын гишүүд надтай ирж уулзж исэн шүү. Нам харгалцахгүй. Бас өөр хичин сэтгэлээсээ бас гайгүй их хурлын гишүүд байна л да. Тэгээ тэднийг би бодож исэн байхгүй. Тэгэл хөөрхий одоо л ухаарж энэ да. Тэгтэл оройтчлаа одоо хөөрхий. Одоо энэ манай энэ боломжтой айлын улс төрчдийн хүүхдүүд гэдэг чинь яах юм? Уныг л 6-700 жибний дэдийг унж ийн. Манимит бол яаж жибтэй болох уу гэд хүүхд байхасаа эхэлж зорж мөрөөдөж эннийхээ араас хөдөлмөрлж харийн нутагт хүртэл хар ажил хийж мөн үү? Ирээд компани байгуулж өдөр шөнөгүй зүтгэжиж энэ жип гэдэг машины чинь 25 наснд авч унжийлаа. Энэ миний мөрөөдөл байсан. Би мөрөөдөл байсан учраас би өдөө зэрэгтэй өөрийнхөө хэмжээнд амьдрсан гэж бодож байгаа. Хэрвээ ч надад мөрөөдөл байгаагүй аав ээж миний орон байрыг бэлдэж өгөөд унах унаатай орох оромтой жип мип надад дутагдаж хашигдах юм байхгүйсэн бол би өдөө зэрэгтэй өнөөдөр юм хүрдэг би бүтээж чадахгүй байгаах гэж боддгийг. Эрэгтэй хүүхдийг дутуу үсэг эмэгтэй хүүхдийг эрэгтэй хүүхэд олоод авдیں۔ гэсэн. Эрэгтэй хүүхдийг дутуу үсгэж эрэгтэй хүүхэд дутуугаа гүйцээх гэж олж авдیں۔ гэсэн. Эмэгтэй хүүхдийг дутааж болдгүй юм гинлээ. Дутаа бол буруу замаар орох магадлал өндөр байдаг гинэ. Тий. Энэ бол ардын зөв үг. Би үнэн гэж боддог. Тий, маш ухаантай үг. Ер нь хүн нэг амьдрахтаа зоригтой л байх хэрэгтэй шүү дээ. Аав ээжийн хөрөнгө биш шүү дээ. Одоо дээр үед бол ингээд 5 мал монголчууд хөрөнгө өвлүүлдэг байсан. Тий. Нэг 5 гушуу малнаасаа нэг хураг, ишиг, тугал, унаг, ботог мөн үү? Энийгээ мал чухаанаар маллаад ихэрлүүлээд төллүүлээд явал энэ мал өсдөг, үрждэг. Ингээд энэ мянгат малчин болдог. Сайн сайхан амьдэрдэг мөн үү? Энэ бол хөдөлмөр. Адраас аав ээжийн мянган мал дээр үлдсэн хүн бол яах вэ? Үхэж хорогдуулаад залхуураад өсгөе гэж бодохгүй. Харин мянган малгүй хүн мянган малтай болохын төлөө зүтгэж зорддог байхгүй юу? Зоригтой байж тэр хүн мянган малтай болдог. Зориггүй мянган малтай бол үрээд хорогдуулаад залхуураад дуусна. Тийм биз дээ? Тэгэхээр хүүхдийн бас нэг үг өгдөг. Сайн хүүхдэд битгий хөрөнгө хураа. Өөрөө олж авдیں۔ Гинлээ гэж. Муу хүүхдэд битгий хөрөнгө хураа. Үрээд дуустдгийг гинлээ гэж. Тэгэхээр би бол нэг юмд өстө баталгаатай итгэдэг. Энэ хідэн хулгайч нарын хүүхдүүд ой. Одоо өнөөдөр манай улс төрд ороод хулгай хийгээд баяжсан хүмүүсийг биш. Манай энэ сайхан гэр оролд байгаа. Амьдралын төлөө зорж байгаа. Над шиг гэр оролд өсөж байгаа залуучууд бол эдний хүүхдүүдийг том болоод жинхэнэ гэр оролдоос тэр бомтнууд төр заяа. Нөгөөдөл нь яах юм? Гээд мэлигээл хар тамхинд ороод хөрөнгөө зарна. Зархаар нь манай гэр оролдын ухаантай хүүхдүүд худалдаа тавчна. Хоп гэж хамтах юм уу? Эдгээр чинь энэ улгаас нэрж хүүхдүүд хөрөнгөө зарна. Дуусна. Муу аргаар олсон. Хөрөнгө дуустай. Өнөөдөр Монголын нэг үсрээл дэлхийд долларын тэр бомтон Монголоос төрөөг байгаа шүү дээ. Дэлхийн долларын тэр бомтонгууд хүүхдүүд нь буруу замлаар ороод тэр бом долларын үрээ дууссан буруу хүмүүжлэлтэй хүүхдүүд цаан чи байна. Үе дамжсан бизнесийн дампууруулсан буруу хүмүүжлэлтэй айлын хүүхдүүд байна. Дэлхийн төв уншаарай. Нэр шүү. Мэдээ зөв хүмүүжүүлсэн бол одоо тэр бизнесийг үргэлжлүүлээд өшөө илүү аавынхаа бизнесийг бүр нэг дахин илүү болгоод 10 дахин илүү болгоод явж байгаа тэр бомтонгууд дэлхийд дээр байдаг. Тийм үстэй. Энэ бол зөв хүмүүжил. Хулгай хийж олсон хөрөнгө бол нэг тустай. Хулгай хийж олсон хөрөнгө болдгоо. Ягаад гэвэл хулгай хийсэн хөрөнгийг ил гаргаж бизнест оруулж чаддаггүй юм. Бизнест зах зээлд. Тэгэл идэж уусаар байгаа л байрсаа авсаар байгаа л тэгэл нэг мэдгэтэл дуусна. Тэ. Худгийн ус хүний хөрөнгө хоёр хэмжээтэй. Ингээд үйлдвэрлэл бий болгоод бизнесийг бий болгочвол тэр бизнесийг хүүхдүүд нь арвижуулаад сайн хүүхдүүд өсгөөд үржүүлээд явдаг. Энэ бол хөдөлмөрт зөв айлын хүүхдүүд үржүүлдэг. За манай энэ хулгайч нарын хүүхдүүд бол үрээд дуусна. Өстө баталгаатай. Манай нэг дүү байсан юм хөрхи борхон болцсон. Тэр айгүй сэргэлэн манай гудамны баян онгор гэр оролд. Аав нь даваад ирж гээд одоо нэрийг хэлчихлээ. За яах вэ? Өөрийнх нь нэрийг хэлэхгүй зайл бурхан болцсон. Манай тэр бурхан болооч дүү бол мангар сэргэлэн. 90-11-т дугаартай. Баяа айлын хүүхдүүдийг таригдсан. Тэднэртэй мангар найз.
Найзаагаа шахаад. Тэгээд нөгөө дүүлэн зайдвал машинаа зарах гэж байгаагаар найз авчигаал хямдгаа аваад зах зээл дээр зах зээлийн үнээр ашиг унгаал жиг гэж зэгсэрсэн манай дээр бол. Тэгтээ хулгайлаагүй дээрэмдэггүй. Зүгээр бизнесийн аргаар зэгсрээд тавцсан байхгүй юу. Тэгтээ хулгайч нарын хүүхдүүдийн хулгай орлогыг манай гэр орооллын хөдөө орон нутгийн ухаантай хүүхдүүд бизнесийн аргаар өөрсдөө болгох чинь. Угаасаа эдгээр чинь бидний хөрөнгийг хүүхдүүдтэй хулгай хийж үлдээж байгаа юм чи яах юм? Энэ нь дүүл би 100% итгэлтэй байдаг. Нэрэ шүү. Баталгаатай. Одоо би бодож байна л да. Би айгуугаа зоригтой амьдрсан тулдаа өнөөдөр ор хоромтой бол амьдралаа өөрөө бүтээлээ. Би одоо хүүхдүүдтэй нүүр бардам хэлдэг. За танаа өвөө чинь одоо аавд чинь нэг за аав чинь эрүүл бүтэн айгуу хүмүүжлэлтэй болгож л хүмүүжүүллээ. Өвөөгийн чинь өвлөөсөн хөрөнгөл за яах өвөөгийн чинь өмлөгдөж ирсэн нэг ганц бүр дээр үе нэг хуучны хит хутгал байна. Нэг хуучин мөнгө аяг байна. Өвөөгийн чинь өгс нэг юм жоохон хөөрөг байна. Тэгээд болоо хөөрийн багхгүй. За энийг одоо зарыг гэвэл нэг үн үрг шалахгүй бах оо минийхөө. Үсрээд 10 сая байна уу байхгүй юу тийм биз дээ. Харин аав нь энэ байшин саваан тийм ээ. Энэ компани унжгаа унаага энэ амьдралаа өөрөө усгасан юм аа. Тэгэхээр миний хүүхдүүд аав нь бол өөрийнхөө аав буюу энэ даваа гэдэг хүнээс би аминдаа чадлаараа илүү амьдралаа. Миний муу аав даваа болвол тээврийн жолооч. Тэгвэл миний өвөөгөөс илүү амьдрсан. Миний өвөө галч байсан. Сургуулийн дээр үуч нөгөө малаас малчин байж байгаа Сон аймагт орж ирээд галч байсан. Миний өвөө Цэрэн Балжир гэж хүн. Миний аав даваа гэж хүмбод жолооч болсон. Нэг левел агсан байгааз. За миний аав бол дээд сургууль төгсөөгүй. Жолооны курс төгссөн. За би нэг их сургууль төгслөө мөн үү? Тэгэхээр би ааваасаа бас өөрөө энэ орчин үед илүү амьдралыг бүтээсэн байгаа ч гэдэг. Тэгээ би хүүхдүүдтэй юу гэдгүү гэвэл одоо миний хүүхдүүд ааваасаа илүү амьдрах боломжтой. Аав нь харин тэр амьдралыг бүтээхийн тулд та нарт хөрөнгө үлдээж чадахгүй сайхан сургуультай боловсралтай болгоно л гэж би хүүхдүүдэд хүмүүжүүлдэг. Тэ. Миний чин сэтгэл энэ. Миний хүүхдүүд ч гэсэн зоригтой явж иж мөнх эрднээс илүү энэ нийгэмд боломж бий байвал миний хүүхдүүд сайхан амьдрна. Тэгэхээр энэ хүүхдүүдэд энэ боломжийг бий болгохын тулд Монгол улс хөгжих ёстой. Энэ боломжн дээр манай бидний хүүхдүүд болон хулгайч нарын авилгалчдын хүүхдүүд адилхан энэ боломжн дээр амьдрал бүгд гоё шүү дээ. Сайн муугаар ялгараал тэгэл нийлээл амьдрах ёстой байхгүй да. Үгүй тийм биз дээ. Тэ. Тэгэхээр бол би хүүхдүүдтэй хэлдэг байхгүй. Миний хүү ааваасаа илүү амьдрын шүү. Өвөөгийн чи өвөө суманд амьдарч байсан. Өвөө чи аймагт амьдарсан. Аав нь хотод амьдарч байна. За миний хүүхдүүд одоо дэлхийд гарна шүү л гэдгийг хүүхдүүдтэй. Дэлхийн боловсрал эзэмшээрээ. Мөн үү? Ингэж ярьдим да энэ бол тэгээд нэг дээд сургуулиар заахгүй дээ. Өөр миний хүүхдээсээ сурж ирсэн хүмүүжил сургаал философи энэ. За юм байна да тэгэд. Заримдаа тэгээ бухимдчаад эргээд бухимдсан лайваа өөрөө үзэхээр их тийм өөрөөсөө ичих юм аа. Манай саах ихнэр нинжээ гэд одоо урлагийн хүн л дээ. Тэгээ урлагийн одоо нэлээд мундаг хүн. Соёл урлагийн сургууль төгссөн хүн байдгийг. Тэгээд тэр одоо жүжигчдэд гүшэл ордог байсан юм шиг. Мөнх эрдэнэ чи өөрийнхөө хийсэн лайвыг өөрөө нэг эргээд үзэж ширхсэн байхгүй. Тэгээ би өөрийнхөө орсон ганц нэг нэвтрүүлгээр эргээл харахад бол би тэрэн дээр бие хилэмж энэ төр пэдид суугаад хойш ангид нэг суугаад тэрийг би өөрөө анзаараагүй. Рефлексээрээ тэгэл тийм үйлдэл гаргацсан байсан. Эргээл би тэр үйлдэлээ харахад бол нэрэл нинжигч хийсэн зүв байсан байхгүй. Тэрэн шиг би заримдаа лайвуудаа эргүүлж үздэгий. Үзэхээр заримдаа арай шигтрүүлсэн байдаг. Би жишээ нь хөрх тэр Эрдэнтийн ахыг бол хэтрүүлсэн байсан. Юм Эрдэнтийн ах бол хөрхийн шинжилд оролцол 100 татаал явахтай л хүний л амьдрал л даа жаавас. Гол нь тэр шинжилэн л бол хэрэггүй л байхгүй да. Дарга нар шинжил хийгээл ардууд ядуу амьдарч ийн гэсэн санааг л илэрхийлж би лайвж ичсэн. Тэгээ салавч гаргаад миний утсыг булангууд нь би огшиж очиод заамдаал тэгэл зайлтайл түлхэхэд тэр бичлэгээ би хараад үнэн ичсэн. Одоо миний хүүхдүүдийн ангийн хүүхдүүд танаа аав хань хараа гэхээр хүүхдүүд чинь үстэй. Эдний аав нь галзуу гэвэл яах юм. Зарим лайв харахаас үнэхээр ичих юм аа тэгэл одоо заримдаа ч дургу үрхийн нэрээс үнэн хэцүү байна. Ямар ч юм одоо хэцүү байна. За ямар ч байсан лайвээ зогсоохгүй.
Одоо юу гэдэг да тэмцэлгээд нэг худлаас үржигнэ ч яах вэ? Зүгээр мэдх эрхийгээ хүрээнд энэ төрийн байгууллагуудаар явнаа. Энэ хідэн ажмаа нар дээр очноо. Энэ ажмаа нартайгаа сайхан ярилцъя л та. Боовын жимэг дээр очие та одоо болил л доо. Сэтгүүлч байгаа ажлыг хэлдэг. Тэр үедээ хизээ уулуурга мэддэг болцсон. Хизээ менежмент мэддэг болцсон. Тийм биз дээ. Тэ? Тэгэл хідэн залуучууд шавар хаагаал дарга. Ардын намын хідэн дарга нарын одоо манай оюун хорл анаа. Уг нь бол отхон тэнгэргээ том ховын сургуультай шүү дээ. Өдөр сургуулийнхаа цагирлыг очие л дээ. Сургуультай багш л дээ. Тэр мэддгийм бол багшлах мэдлэг байдığım бол заавалчгүй төрийн нэг албан тушаалтаа зуралддаг. Тэр мят гэлүү нисэгт гэлүү дарга хийж байгаа байхгүй. Дарга хийхгүй бол нойр нь хүрдгүү юм уу? Эсвэл даргын тоо гүйцэхгүй байгаа юм болов? Ямар хэцүү юм бэ? Гэхдээ би нэг бахан хувийн компани байгуулад зөвлөх захирал махирлгээд авд юм уу? Дарга гэж дуудд юм уу? Эсвэл төрийн бус холбоо байгуулад энэ хэдэн авгаан дэрэг даргаар ажилд авд юм уу? Тэм юмны гэлцэн дарга авгаа. Энэ юм ийм хариуцсан дарга гэд. Одоо даргаар нь дууддаг бол эднийг төрийн бус холбоод байгуулад даргаар авъё юухгүй. Зарим нь нэр дарга болохын төлөө амьдрах юм да. Улс төрд явах юм да. За юм байна бас хүүг олдож өхөр олдлоо. Халуураа явчлаа. Айдуу зөөлн лайв хийл гэж хэлэх гэж байгаа санаа нь энэ шүү манайхаа. Тэгээ яриулж чадна л да чадна. Тэгээд нэг юм уу заримдаас дураагүй дургу үргэхээр одоо нодон тэр цэнгэлттэй тэр байжка пэдигээ тэр хэрэл өмнөөс нь мунд нууштай бараг золтож амар санагдал барилцж аваад тэгэл 7 хоногийн юу лээ 8 9 хоногийн баримтлагад явцсан шүү дээ. Тэр мийл өөрөө хохирж байгаа байхгүй үндсэндээ бол миний л амьдрал хохирж байгаа байхгүй үн тийм биз дээ. За 40 минут лайв хийчих үг холдож өхөр олдлоо. Түр баяртай. Намаагаа сайн дагаад чирлээ дэмжээ байж байгаараа олуулаа болъё. Би энэ нэгэн шиг реклам хийхгүй заяа. Дээрээс нэмээд ганцхан юм хэлчих. Өчигдөр манай гүндлээ бороо миний талаар авилгалын хэрэгээр шоронд орсон гин уучлаарай. Би өдий болтол өөрийгөө хэлмэгдсэн гэж бодож байгаа заяа. Дээрээс шүү. Баталгаатай. Энэ талаар бас мэтгэлцэж болно шүү гүндлээгаа. Би тань шиг зайсан 5 газар авчаад сая доллараар зараагүй шүү заяа. 5 газар авахдаа гүн далаа авгаахаа төрсөн ахыг шантажилж хагаад богд уулын тархан цаастай газрын даргаар тавьж хагаад өөрийнхөө эгчийн хүүгийн нэр дээр 5 газар авч хагаад нэг гагийг хэдэн сая доллараар зарсан. Ингэж гүндлээ баяжсан. Гүн далаа бизнес байхгүй. Бас тийм хуцчил арай л дэндүү бас гэртээ манийг муулаад байгаа болтой. Шаардлагатайг бол хоёулаа бас лайвдж болноо, мэтгэлцэж болноо. Гүн далаагаа дахиад танд нэг юм хэлчихье. Би анхныхаа хантай явж байгаа. Энэ ханаа би хүүхдлээ хайрлнаа. Миний гүн далаа ах бол хүний нутагт гүний гушуунд 2 хүүхэдтэй авгаага анхны ханаа хаяад ирсэн. Ирээд төөрхий азаагч сайхан хүүхнэлтэй топ модель хүүхний араас гүйж ягаад суусаа. Би мөнгөтэй штэ баян штэ азаанаатай суухуу гэж ягаад. Яг та манай модельчин зарим нь мөнгөтэй бизнес юмнуудтай суудаг штэ тийм биз дээ. Тэр үеийг эсвэр зардаг хүн байв. Хүн байсан гүн далаа. Гүн далаагийн залуудаа хийсэн бизнес нь Германаас эсперт оруулж ирж монголчуудыг архинж ивэлсэн. Энэ үнэн штэ. Одоо Оросын хуурамч арх рекламдаа шааж байгаа. Орос арх уугаал хийгээл залуучуудад энэ арх гоё шүү ахтаа аваад Оозер ямар юм гинэ. Тэр бол хулих арх. Өнөөр марцснаас гүн далаагийн рекламд дэдээс Оозер ямар юм бэлээ архийг уугаад нэг хүн насурцсан байлээ шүү. Дээр ирээд уйлаад байсан охин маргааш нахаа манай ах бурхан болчлоо гэдгсэн ш. Тэр хулих арх уугаад хүн үхсэн байна. Гүн далаагийн рекламдад байдаг хулих архийг уугаад хөөрхий хүн үхчихжээ. Тэгэхээр гадна дотны хулих арх асар их орж ирж байгаа. Энэ үнтэй виски гэдэг байгаа 90-ээс орж ирж байгаа шүү манайхаа. Аюултай шүү. Техникийн эсвэр дуугаа дээр үд баг нурт яалаа. Хүмүүс үхсэн штэ. Тэрэн шиг ийм хямдхан арх гаднаас орж ирж байгаа шүү. Болгоомжлоорой. Арх рекламж байгаа хүмүүсийг блок хийгээрэй. Тамхи татаж одоо тамхи рекламж байгаа хүмүүсийг блок хийгээрэй заяа. Гүн далаа ахын манд булзар. Миний буян хоёр бол тэнгэр газар шүү. Бро. Манай дүүг бас хаяа хусаад ах шиг үгүй. Довогийн зогтоотор ялтан гэд. Хөгжлийн банкнд мэрэгчлэн байсан дээдлийн захирлууд зөв зүгээр. Явандаа бас л хуулийн дагуу цагаад нэг гэж бодож байгаа. Чаавас бас л намайг орилоод надаас болоод тэгэл торгуулийн улс төр ороод өгсөн юм шиг байна лээ. Гэтэ яг вэ. Шаардлагатай гэвэл Зогтбаатрыг би татуулчих болноо. Өөртөө бас ярилцъя.
Ахын дуулахгүй нэрээ татчих юм. Улс төрд ороод юу хийгүүлж байгаа. Юу ч хийгүүлээгүй. Тэгэл тойрог руу явъя гээл. Авгаа өгтөл хөрхий. Цаг гаргаж чадахгүй тойрог руу гал ажиллаад байгаа шүү дээ. Ядж хахад 3 аймгаа сонгогдсон. Үнэн шүү дээ. Манай гүнээ бороо өнөөдөр 12 жил улс төрд суусан шүү дээ. Юу хийсэн бэ? За нэг гондом сурталчны санжийн Ардчилсан намын буйнаар сайд болон их хурлын гишүүн болонгуудаа Ардчилсан намын засгийн газрыг огцруулсан санжийн төгжил хийсэн санжийн яг нэг үгөө хэлэхэд бол олигтой ирвшилдээ. Баталгаатай хэлчих заяа. Би нүүрэн дээр нь хэлье. Гүндалаахыг. Гүндлааха хүний гушуунд хүний нутагт гүний гушуунд хөрхи ихнэр авгаа өгтө хаяад ирсэн үн штэ. Одоо л хөрхи тэгэхэд одоо бол гүндлаах бол өөрийнхөө хүүхдүүдийг л гоё, бусд нь муухай гэж бодож байгаа баг. Тэ. Танаа хүүхдүүд болж ивэл бусдын хүүхдүүд хамаагүй. Та бас бусдын хүүхдүүдийг өөрийнхөө хүүхдүүд чиг бас хайрлах хэрэгтэй шүү. Гүндлаах бай. Та бусдын хүүхдүүдэд арх уу гэж арх рекламддаг болоорой. Та бол хөвсгөлд бол таныг бол үздэггүй юм биш шүү дээ. Баг бахын аминчих юм байсан. Даваа сүрэн тойрог бол нэг үздэггүй юм байлээ. Манай энэ их хурлын гишүүн даваа сүрэн гэж хөвсгөлд өмхий даваа сүрэн гэдэг юм байлээ. Багийнх нь нэр гисэн. Багийнх нь найз над хэлсэн хөвсгөлд би зүүнөө чамарсан. Даваа сүрэн өмхий даваа сүрэн. Өмхий санаатай педка байгаа гэдэг. Хөвсгөлийн бол даваа сүрэн өмхий даваа сүрэн гэдэг юм байлээ. Гүн далайг бол хулих гүн далай жинхэнэ худалч байгаа гэдэг үсэн. Багын худлаа шатдаг. Аминчаа амиа боддог. Худлаа шатдаг. Хүн байсан байна лээ багтаа. Сайн хүн биш. Өнгөтэй өдтэй би бол хараа гой дурлаа шаачна. Өөдгүн л дээ орхи. Би бол харина анхны хантайгаал тэгэл энэ хороог барна. Би ч одоо их нэртэй одоо 20 гаруй жил амьдарч байна. Надад олон сайхан үг төрүүлж өглөө. Тэ. Одоо бас миний 46 насны дээр одоо миний одоо тэ отхон хүүхдийг төрүүлж өглөө. Улам л их нэртэй би хайртай болж байгаа. Нэр шүү. Хайрлна. Тэ. Зарим хүмүүс улс төрд ороод эхнэрийнхээ хайдаг, сольдог, солиордог. Өнгөтэй өттэй нав цуучаал хайдаг. Энэ бол Монгол эр хүнд байж болохгүй зан. Нэр шүү. Эр хүн бол эхнэрээ хайрлах ёстой. Өр хүүхдтэй сайн аав байх ёстой. Сайн аав гэдэг нь сайн эрхлүүл гэж байгаа юм биш. Хэл хүүгээ хэлдэг, сургаалаа зөв хайрладаг. Мөн үү? Ийм байх хэрэгтэй шүү дээ. Тэ манай одоо би дараа авгаагаа хийсэн улс төрчдийн талаар лайв ин заяа. Бүгднгийнх нь зургийг ханан дээр зоож байгаа. За. Батулга авгаагаа хийсэн. Өнөөдөр чи 3 сарын 3 манай Женко Брогийн төрсөн өдөр юм байна. Төрсөн өдрийн минь төргийг Женко Бро, миний Бро. Батулга авгаагаа хийсэн. За араас нь гүн далаа авгаагаа хийсэн. Алтууыг авгаагаа хийсэн. Би зургийг тавьж байгаа заяа. За эрдэнэгээ тэтгэх авгаа. Улс төрчдийн талаар би бүгдийг аюулгүй сонирхолтой лайв хийж өгнө заяа. Одоо лайвыг гоё ойрлж хийхгүй. Гоё entertainment гоё хийнэ заяа. Гоё хийн. Авгаа хийхсний талаар гоё дараа лайв хийн. За манай засгийн газарт чи хэд хэдэн авгаа солилцсон хүмүүс байгаа. Баруун зүүн аймагаас би бүгдийг мэдж байгаа заяа. Тэ. Баруун аймагаас нэг сайд байгаа. Би өгөнд гайгүй юм бодоод байсан чи 2 дахь авгаадах суудсан бэл. Авгаагаа хийцсэн бэл. Тэр үтхийг охин нь өөрөөс нь би энэ эцэггээсээ одоо тэ албан ёсоор миний эцэг биш гэж зарласан гэж байгаа байхгүй. Тийм хүн одоо засгийн газарт байна. Баруун аймагаас гарсан. За энэ мэтлэн. Ягаад гэвэл хүн ёс зүйтэй байж ээж тийм биз? Одоо энэ орчин үеийн 21-р зуунд ёс зүйтэй нийгмийг бүтээд юм аа. Их хурлын гишүүн гэдэг бол хамгийн шудраг, хамгийн зарчимтай, хамгийн ёс зүйтэй байх хэрэгтэй. Ингэж чинь ирээдүй хойж үр хүүхдүүдэд үлгэрлэн дуурайлдаг юм аа. А зүгээр хувийн хвшилтэй бол хамаагүй хэдэн авгаа авсан ч хамаагүй. Тэжээ чаддгүй бол хэдэн авгаа авсан ч яа. Харин хайж болохгүй, цөөлж болохгүй шүү манайхаа. Тэ бицтэй. Дараа улс төрчдөр гоё лайв хий. Авгаа сольсон улс төрчдгээ. За авгаагаа хайсан улс төрчдгээд. Аагаас нь ахуулаад манай алтан уягаас ахуулаад тэ. Манай алтан уяг чинь бас л өөрхий. Манай алтан уяг дарга. Норвегийн алтан уяг. Сэлэнгэ гэдэг нэг сайхан хүүхэнтэй сууслаа. Бас л сайхан амтан байл шүү. Нуруулаг, туруулаг өндөр. Би муулахгүй хаа. Тэг сэлэнгээг магтж байгаа шүү. А хүүхнүүд бол буруу байхгүй шүү өөрхий. Тэгэл энэ за одоо энэ өвөнөр л орол замаа. Их гоё лайв болно тэр заяа. За энэ мэтлээ их юм их байна их байна. За түр баяртай үг олдож өхөр олдлоо. Бараг нэг цаг лайв хийчлээ. Уг нэг 5 минут лайв хийсэн чи бараг 50 минут лайв хийчлээ. За тэгээ баяртай манах. Түр сайхан амарцгаагаараа. Маргааш нөгөөдрөөс лайв өргөжлүүлнэ. Тэгтээ айдуу зөөлө хийнэ. За юу айдуу зөөлө хийн.
За тийм ээ 4-2 та.